гэж зургатаар нэг юм гарч байна. Юу гэд хараад байт. Мөгцөлмөн ахаа лог гарч байна. Би бас мөгцөлмөн ахшиг гоё лог гэдэг хүн болно гэж бодоод 21 аймгаараа аяж үзмээр санагдаад. Яаж аяж хөө гэж хагаад нэг юм сугсаар болов. Сугсаад 21 аймгаас сугсаа хэлсэн чинь юм байх ба. Тэгсэн чинь Дарнгой аймаг. За ингэ бүүнээрээ Дарнгой аймгаар аяжцгаая. Дорноговь аймаг. Дорноговь аймаг нь Монгол улсын зүүн өмнөд хэсэгт байрладаг ба говийн бүсийн томоохон аймаг юм. Аймгийн түмэн сайн шант хот. 1931 онд байгуулагдсан бөгөөд Хятад улстай хэлэлцдэг онцлогтой. Дорноговь аймаг нь Улаанбаатар хотоос ойролцоогоор 450 км, Дархан хотоос 650-аас 700 км зайтай байрладаг. Дорноговь аймгийн түүхэн дурсгалт ба үзэсгэлэнт газрууд. Хамар Ийд. Хамар Ийдийг 1820 онд Данзравжаа байгуулсан. Тэрээр Монголын нэрт яруу найрагч, соён гэгэрүүлэгч Буддын шашны томоохон төлөөлөгч байсан. Урьд үед Хамар Ийд 80 гаруй сүм дугантай 500 орчим ламтай соёл боловсролын том төв байжээ. Хан Баянзүрх хайрхан. Хан Баянзүрх хайрхныг нутгийн ард иргэд эртээр үеэс дахиж үтэж ирсэн. Монголчууд уул усаа хүндэтгэн дээдэлдэг уламжлалтай бөгөөд энэ хайрхан нь нутгийнхны хувьд ариун шүтэн газар гэж тооцогддог. Эрт цагт аян замын хүмүүс мөрөгдөг, мал сүргээ даатгадаг, бороо хур үсдэг зан үйл хийдэг үжээ. Эргэлийн зоо. Эргэлийн зоо нь Дорноговь аймгийн түүх байгалийн чухал дурсгал газруудын нэг юм. Энэ газар нь говийн өвөрмөц тогтоц, эртний олдрууд үзэсгэлэнт байгалаар алдартай. Түүхэн ач холбогдол. Эргэлийн зоо орчимд үлэг гөрөвлийн чулуудсан яс, эртний амьтдын мөр, хадны сүг зураг, археологийн олдрууд олон олдсон байдаг. Иймээс энэ газрын палеонтолог болон археологийн судалгаанд чухал газар гэж үздэг. Судлаачид эртний амьтан хүмүүсийн амьдралын уул мөрийг эндээс олж судалдаг. Бүрднийн булаг. Дорноговь аймгийн байгалийн болон түүхэн ач холбогдолтой Аршаан булаг юм. Говийн бүсэд ус ховор учраас нутгийн хүмүүс энэ булгийг эртнээс нандинан хамгаалж ирсэн. Энд тунгалаг устай будлаг, ногоон урмал тайван байгаль байдаг. Нутгийн иргэд усанд нь Аршаан чанар байдаг. Аян замын хүмүүс амарч ундаалдаг гэж ярьдаг. Мөн байгаль үзэх амар зугаалгад тохиромжтой газар юм. Их нартын хад. Их нартын хад нь Дорноговь аймгийн байгалийн үзэсгэлэнт түүхэн ач холбогдолтой газар юм. Энэ газар нь хад асга, уудам говийн байгаль хувар амтнараа алдартай. Байгалийн онцлог нь боржин чулуун өндөр хаттай, нарийн хавцалтай, говийн өвөрмөц тогтцтой, нар мандах жаргах үед хад чулуу улаан шаргал өнгөөр туяараа маш үзэсгэлэнтэй харагддаг. Цонжийн чулуу. Цонжийн чулуу нь Дорноговь аймгийн байгалийн үзэсгэлэнт түүхэн ач холбогдолтой дурсгал газруудын нэг юм. Энэ газар нь говийн өвөрмөц хад чулуун тогтоц, уудам тал, хээр нам гүн байгалаараа алдартай бөгөөд жуулчид аялагчдын сонирхлыг татдаг. Байгалийн онцлог нь цонжийн чулуу нь олон жилийн салхи бороо, нарны нөлөөгөөр илэгдэн сонио хэлбэр дүрстэй болсон хад чулуутай газар юм. Зарим хаданд цамхаг, амьтан хүний дүрс шиг харагддаг тул энэ сонирхлыг их татдаг. Цагаан дилийн агуй. Цагаан дилийн агуй нь Дорноговь аймгийн түүх байгалийн сонирхолтой дурсгал газруудын нэг юм. Энэ агуй нь говийн өвөрмөц хад чулуун тогтоц дунд байрладаг бөгөөд нутгийн хүмүүс эртнээс домог түүхтэй газар хэмээн ярьдаг. Байгалийн онцлог. Хад асга, чулуут, толгод, говийн өвөрмөц байгаль ихтэй. Агуйн дотор тал нь сэрүүн бөгөөд чулуулаг бүтцэд нь сонирхолтой хэлбэртэй байдаг. Говийн салхи байгалийн илэгдлээр олон жилийн турш үүссэн гэж үздэг. Дорноговь аймгийн үндэстэн хил соёл. Үндэстэн ястан. Дорноговь аймагт голчлон халах ястан амьдардаг. Мөн бусад ястан угсаатны хүмүүс цөөн байдагч их Монгол үндэстэн хүмүүс юм. Нутгийн иргэд эртээр үеэс нүүдлийн мал аж ахуй эрхэлж, говийн нөхцөлд амьдарч, уламжлалт ахуй соёлоо хадгалж ирсэн. Говийн хүмүүсийг төвчээртэй, зочломтгой, байгальтайгаа ойр амьдардаг гэдгээр нь хүмүүс онцолдог. Хэл нь Дорноговь аймгийн хүмүүс албан ёсоор монгол хэлээр ярьдаг. Ихэвчлэн халах аялгаар ярьдаг бөгөөд бусад аймгийн хүмүүстэй ойлголцоход амар байдаг. Эрт үед хийд шашин соёл хөгжсөнтэй холбоотойгоор монгол хүчиг, төвд хэл үсэг, өргөн хэрэглэгддэг байжээ. Одоо ч зарим ахмад хүмүүс уламжлалт монгол бичиг мэддэг. Соёл нь Дорноговийн соёл нь нүүдлийн ахуй, мал аж ахуй, буддын шашин, говийн амьдрал дээр үндэслэн хөгжсөн. Говийн бүсэд тэмээ, хонь, ямаа их өсөгдөг. Ялангуяа тэмээ нь говийн амьдралын чухал хэсэг юм. Хувц сэргэлэн Дорноговийн хүмүүс Монгол дээл гутал, малгай өмсөх уламжлалтай. Өвөл
нэхийдээл дулаан хувцс хэргэлдэг. Говийн бүс салхи ихтэй тул хувцсан дулаан бие твтэйхэн байдаг. Урлаг дуу хөгжим. Ардын дуу, уртын дуу, морин хуур биелгээ хөгжсөн. Говийн тухай олон дуу шүлэг байдаг бөгөөд байгаль тэмээ тал нутгийг магтсан утгатай байдаг. Данзарвжаагийн соёлын нөлөө. Данзарвжаа нь Дорн говийн соёлд маш их нөлөө үзүүлсэн хүн юм. Тэрээр яруу найрагч, соён гэгэрүүлэгч, буддын шашны зүтгэлтэн байсан. Мөн Монголын анхны театрын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан гэдэг. Түүнтэй холбоотой Хамрын эд, Шамблын орон, Данзарвжаавын музей алдартай. Ёс заншил нь нутгийн хүмүүс ахмад наст нь хүндлэх, зочин дайлах, овоо тахих, байгаль дэлхийгээ дээдлэх ёс заншилтай. Холын хүн ирвэл сүйтэй цай өгөх, эдээгээр дайлах нь хүндэтгэлийн хэлбэр болдог. Дорногов аймгийн баяр ёслол. Дорногов аймгийн хүмүүс Монголын уламжлалт баяруудыг өргөн тэмдэглэдэг. Говийн бүсийн онцлогоос шалтгаалan тэмээтэй холбоотой баяр, байгаль дахих, зан үйл их хөгжсөн байдаг. Цагаан сар. Цагаан сар бол монголчуудын хамгийн том уламжлалт баяр юм. Энэ баяраар хүмүүс ахмад настай хүндэтгэх, гэр бүл төрөл садантай уулзах, эв найрамдлаа бэхжүүлэх зорилготой. Наадам. Наадам нь Монгол үндэсний их баяр бөгөөд жил бүр 7 сар болдог. Дорногов уудам талд хурдан морь уралдах нь маш сонирхолтой болдог. Наадмын үеэр сум бүр өөр өөрийн баяр наадмын зохион байгуулдаг. Говийн бүсийн хамгийн онцлог баяруудын нэг бол тэмээний баяр юм. Тэмээ нь говийн амьдралд маш чухал учраас хүмүүс тэмээгийг хүндэтгэн энэ баярыг тэмдэглэдэг. Овоо тахих ёс. Дорноговын хүмүүс уул ус байглаа хүндэтгэх уламжлалтай. Овоо тахихдаа хадаг уях, сүү өргөх, ариг цацах, залбирах ёс үлддэг. Мөн овоог нар зөв урган 3 удаа тойрдог. Хамрын эд орчимд шашны зан үйл тахилга их болдог. Энэ нь шашны баяр юм. Хүмүүс мөргөж, ном уншуулах, бясалгах их зорилгоор очдог. Дорногов аймгийн уур амьсгал ба гадарга. Уур амьсгал нь Дорногов аймаг нь говийн бүсд оршдог. Учираас эрсдэс хуурай уур амьсгалтай аймаг юм. Зундаа нэмэх 30 градусаас дээш халуун болдог. Өвөлдөө хасах 30 градус хүрч гүйтэрдэг. Хувь дундас бага ордог. Салхи ихтэй, хавар шорон шуурга их болдог. Өдөр шөнийн температурын ялгаа ихтэй. Говийн уур амьсгалын онцлог юм. Гадарга нь Дорноговын гадарга нь говийн өрөмөц тогтцтой. Энд уудам тал хээр, илсэн манхан, хад чулуу, чулууд толгод нам уулс их байдаг. Алдартай байгалийн тогтолцууд нь цагаан сувраг, их нартын ад, эргэллийн зоо орно. Говийн бүсэд заг, харган зэрэг хуурай орчинд тэсвэртэй ургамал ургадаг бөгөөд цагаан зээр, үнэг, бүргэд зэрэг амьтад амьдардаг. Дүгнэлт нь Дорногов аймаг нь говийн өрөмөц байгаль түүх соёлын дурсгалт газруудаараа алдартай аймаг юм. Уудам тал хээр, хад чулуу, эрсдэс уур амьсгал нь энэ нутгийн онцлог болдог. Мөн Хамрын эд, цагаан сувраг зэрэг олон үзэсгэлэн түүхэн газартай. Нүүдлийн соёл, ёс заншлаа хадгалсан бөгөөд аялал жуулчлал хөгжиж буй чухал аймаг юм. Oh.